Music and Movie кар шоу нэвтрүүлэг. За сайн байна ах. За сайн байна. Ажил алба өндөр, уран бүтээл өндөр. Ажил алба өндөр. Та хэдийн ажил төрөл тавлаг. Ажил тавлаг. Энд ч ямар сайхан машин бэ? Эко машин байсан уу? Тийм эко Geely брендийн Levan RLS гээд 100% захилгаан машин. Захилгаан машин ч ерөөс амар юм байна өө. Дуу шүү байхгүй. Тий хот дотор бол цэнэгэлдээ шийдсэн багт л тэгээд ерөөс амар. Хамгийн гол нь эко гэдгээрээс тий. Энд чинь бас бусдын эрүүл мэндэд их ач тустай юм байгаад байгаа шүү дээ. Хорт утаа тий янз янзын утаа ялгаруулахгүй. Би бас эко юмд их дуртай. Ер нь эко машинтай болно гэж бодлоо. Сонирхож байна уу та ер нь? Гэхдээ яг зүгээр эко гэдгээс би нөгөө цахилгаан дугуй ундгийн сурон гэдэг. Сурон аа. Тий, сурон гэдэг цахилгаан дугуй ундгийн. Одоо ер нь тэгэл унаад эхэлж байна дөө. Бэлтгэлийн байр бол нисдэг машинуудын твэрээс тий. Тий, манай бэлтгэлийн байр нисдэг машиныхаа тэнд хэвээрээ байгаа. Тэндээ бид нар чинь 7 хоногт нэг ер нь өдөр болгон би бол өдөр болгон очдөг гэдэг. Өөх тийм. Тий, өдөр болгон л очино. Тэгээд өдөр болгон гитарынхаа бэлтгэлийг хийн. Манайхан нэг 7 хоногт 2-3 өдөр цуглаад бэлтгэлээ хий чин ажлынхаа цаг зав тоглолтгүй үе тааруулаад. Тийш суронтойгоо л авчих юм. Өөд тэгээд хэдэн минут явж байна эндээс ч одоо? За эндээс ч одоо Гисэр сум руу суроонд ч нэг 15 минут явж байгаа юм уу да. Гэхдээ зөөлөн яваад шүү дээ. Тий. Манайх би бас нэг жолоо бариад явж байгаа хаа. Энэ хамтлагийнхаа шинэ гарсан подволк малгай. Оо за ямар байна бэ? Тий. Дүд өгч юм уу? Тий, би энэ танаа нэвтрүүлгийн хамт олон тэгээ хөтлөгч. Чамд бас зориулж байна. Тэгээд чи бараг энийг бараг өмсчүүд их гоё. Тэгэл таах. Одоо өмсч шиг бас тий. Хамтлагаар дөрүүлээ ингээ гитар тоглож байгаа. Тэгээ ерөнхийдөө хойно чоног бичгтэй. Энийг бас өмсч. Гоё үсэн мөх болж юм болоо. За ямар амт. Зүрх нөхөд. Хөө яа юм. За ингэ чон болчих. Nice. Ямар юм бэ? За баярлалаа хаа. За. Өстой гоё билэг байна. Зүгээр. Хамтран ажиллагч Маягийн хавсаар тайлна. Манай хамтран ажиллагч Мая гээд брендийн бас. Энэ коллагентэй. Коллаген ч юу нэ арсны нөгөө нэг толгор байдал уяатан байдал энэ тийм витамин С, витамин С-ээр баялаг. Хойлоо нэг сайхан хоолоо гэж иргэлж аваад тэгэд витамины нэг гоё хэлсэн үг гэдэг тахаар хөгжим бол хүний сэтгэлийг одоо бадраач гал гэ тэ. Тийм шүү дээ. Хоёул бас нэг ч хамтлын нэг сайхан дөргөө дугаар хэлээд өгөө. Тэгээд ямар дуу тавих юм? Залуу нас явж байгаа. Өө тэгээд Гоё ш таслалтай оргоо. Манай залуунаас дууч одоо 2003-4 онд жинхэнэ хит болж байсан да залуучуудад донд. Тохоо үед одоо нийгмийн болохгүй зүйлийг тод харуулсан. Тэгээ залуунаасаа хайрлая. Залуунаас хүний амьдрал юм ер нь богинохон шүү дээ. Тийм шүү дээ. Одоо ингээд залуу байхад их урт юм шиг санагддаг боловч нас явах тусмаа их богинохон гэдгийг мэдэрдэг тий. Бүх юм утгагүй болж амьдрах хүсэл надад өртөж төрөхгүй байна. Би сэтгэл гэж юу болохоор түүнийг хайрлах хүсэл надад өртөж төрөхгүй байна. Манай боги хай стоп. Бас л хипхоп дотроо л ерөөсөө харизмтэй шүү дээ. Том характертай хүн шүү дээ. Манай бог их таалагддаг юм аа. Тухайн үед нэрд гараагүй маш олон хамт жүжигчд уран бүтээлчд орж ирсэн шүү дээ. Боги амра боги тэгээ одоо наран тунгалаг авраг холимог тулааны наран тунгалаг аврагч бас олонний танд болж амжаагүй. Мэргэжлийн тулаанч гэдгээр тэр зодооных бүх тавилтуудыг тавьж ирсэн байхгүй тийм. Нарган эргэх цаг зүү өдөр хоног намайг хүлрөө түлхэн одох шиг залуу сагнаас чи жамаас хонд холдож цайсан үрчгүй хорвооч хөвшөр өдлийн цаг сэтгэж яа өгөөс яа
Энэ залуунаас дууны үг аяг би өөрөө хийж ирсэн. Тэгээ нэг 23 4-тэй байсан уу да. Тэгээд ерөөсөө юу яаж ирсэн юм аа. Тухайн үед одоо манайх чи 16 дуутай цомог гаргаад би хүсээгүй цомгоо. Тэгээ би хүсээгүй цомог дотор залуунаас дуу зохиогдоод орж ирсэн. Тэгэхдээ тухайн үед би манай хамтлаг ер нь залуунаас дууг бол одоо тий шууд бүүм тарьж гарч ирнэ гэсэн. Тийм тооцоолгүй байсан л да. Тий бусад анхны дуу бол одоо энэ залуунаас болж байна үгүй юу? Анхны дуу агуу орчлон чамдаа хайртай гэдэг дуунууд. Тэр дуунууд байсан. Тэгээд энэ ч одоо миний зохиосон нэг 10 дахь дуу эсвэл 10 дахь дуу л гэж би боддгийн. Тэр хавцаа. Тэгээд залуунаас дуу зүгээр за яах вэ? Ер нь бол тий гэж зохиогоод одоо нэг хит болно гэсэн тэр тооцоолгүй байсан. Тэгэл тооцоолгүй тухайн үе онгодоороо л дуулмаар байдаг залуунаасаа дуулмаар байдаг. Залуунаас мань. Тэгээд дуугаа хийгээд яг гаргацсан. Дуугаа бол зохиогоод хийгээ бүтээгээд бичээд гаргацсан. Тэгээд клип хийгээл клип үнэхээр сайн болж гарч ирэл. Тэгээд тухайн үед бол энэ семент залуунаас гэдэг те ийм семент байгаагүй л те. Дуунууд ер нь цөөхөн байсан. Тэгэл залуучууд донд хүчтэй гарч ирэл. Клип нь бол үнэхээр мундаг болж чадсан. Одоо хүртэл одоо манай энэ видео клип хийдэг студиуд ер нь залуунаас дооны энэ агуулмж видеоны клипний зохиол те зохиомж идэр бол одоо хүртэл маш өндөр түвшинд байгаа гэж ярьдаг шүү дээ. 2000 онд ч манай бас соёл урлаг ямар төвшөнд байлаа те дөнгөжл одоо хөгжиж мундаг болж ирж исэн шүү дээ. Тоног дөхөөрөмж идэрч гисэн ингээл шинээр маш олон юмнууд орж ирж исэн. Тэгэл альтернатив рок гэдэг стилийг оруулж ирья Монголд гэл тийм хүсэл зорилготой хамтлагаа байгуулаад тэгэл дуунуудаа зохиолж эхэлж исэн. Тэгэл тухайн үеийн одоо яг нөгөө нэг тэр хамтлаг гадаадын тэр хамтлаг дуучдын стил жанраас санаа авна шүү дээ. Тэгээ бүгд л санаа авдаг. Тэгэл тэрийг монголжуу болгож монгол хувилбарт оруулна. Монгол рок ямар байх вэ те? Тэгээд тухайн үед чинь бас ер нь 2000-аад оны үед чинь нөгөө залуунаас дуун дээр чинь бас морин хуур өдр оруулах уу гэдэг миний бас янз янзын тийм санаанууд байдаг байсан. Монгол рок. Одоо тухайн үед чинь манай Харангай ах нар Чингисан амтлаг тэгээд соёл эрдэнэ өргөө те. Мондог тэгээд хурдын ах нар байна. Некатон ах нар байна. Одоо мангасууд жинхэнэ л одоо эд оргил үе дээрээ явж исэн бүр. Тэгээ тэдрээс ч урам зориг. Тэдрээс ч тэдрийг чинь харж шатж байгаа юм чи. Яагаад бид нар бас тий байж болохгүй гэж. Тэгээд яагаад бид нар бас Монголд гоё шинэ урсгалыг бий болгож болохгүй гэж. Тэгээ манай Нисваны самтлаг бол тухайн үед гранж рок гэдэг стилээр маш амжилттай гарч ирж исэн. Нисванаас хамтлагч одоо манай дээд үе байхгүй яг дээдсийн гарч ирсэн үе. Тэгээ мундаг хамтлагууд дундаас тэгэл гарсан даа. Тэгэл амьдрах хүсэлнээс төрөхгүй юм гээл. Тэрийг одоо бид нэр шууд утгаар нь бодох эсгүй бах те. Таны жоохон ямар ингээд одоо тухайн үед одоо мэдрэмжээр тэгж юу битсэн бэ? Үгүй яа өөрөө залуу байгаад тийм угнаас амьдрал үзээгүй байгаа тийм 30 40 гэсэн мэл залуу нас надаас одоо явж ин 20 нас маань явж ирэх гэсэн та 18 нас надаас явчлаа гэд залуу нас танаас яваад энэ эсвэл яг жоох ингээ хүн угаасаа онгод төглөгдөө ч юм уу те яг ингээд өөргөө мэдэрч хөгжмөдөө орцсон үед бол ингээл илүү ирээдүйг ч юм уу олон зүйлийг тунгааж бичдэг штэ. Ер нь бол яг би бол одоо энэ цаанаас заяасан те авьяас бэлэг ер нь онгод байдаг гэдэгт итгэдэг л дээ. Энэ бол угаасаа байдаг юм байл. Тэгээд ер нь яалтчгүй тэгээд бичсэн. Тэгээд зарим ганц хоёр ер нь яруу найраг бичдэг найз нөхдүүд ч юм уу ах нар бас эгч нар бас ярьдаг л байсан тухайн үед. Чи одоо жоох юм аа чиний ярьж байгаа шүлгнүүд чинь жоохон те нэг 40 50 хүрж байгаа хүмүүсийн амьдрал үзсэн хүмүүсийн юм байгаад их юм а гэд хоёр ч яруу найрагч надад хэлж ирсэн. Энд тэндээс туугаад байна уу дүү гэл. Гээгүй тийм юм өстой байхгүй гэл. Гоё хэцүү болохоор хүмүүс туугаад дэжлөө гэж асууж штэ. Тийм агуу орчлон гэд миний хамгийн анхны шүлэг. Тэр агуу орчлон манай хамтлагийн дууны тэр шүлэг бол бас том агуулмжтай шүлгэлтэй. Төдий болгон хүмүүс бас нэг анзаардаг. Тэр болох тэр жаргаж гэхээр жаргаадгүй цасаар шуурах хорвоо юм. Зовлондоо шантарч унах нэгний нараар их хорвоо юм. Ялгаж хаялгүй хүн чамааг амьдрал руу гიშгүүлнэ.
явж чийж чадаад хичээх юм бол заяа чинь чамайг түшнэ. Би одоо энэ 19 20 настайдаа биччихсэн. Чамдаа хайртай дуугаа бас би ч одоо бас 18 19-д биччихсэн. Тэр дуу маань бас л нэг 30 40 хүрсэн амьдрал үзсэн тиймэрхүү. Би одоо үнэхээр юм бас тухайн үед хайртайгаа хантайгаа ч уулзраагүй явж исэн үе байхгүй. Тэгэхээр тэрээ бас шүлгийг бас биччихсэн тухайн үед тэгэл. Одоо гэргээ харахаар бас тэгээд мэдрэмжээрээ тийм байна. Тэгээд биччихсэн тийм л. Манай ер нь Монголын ард түмэн чинь яруу найрагч бэлэг данхаа мундаг хүмүүс шүү дээ. Оюунлаг. Тэгээд эдрийг үнэхээр ашиглаж чадах юм бол бүх хүмүүст энэ сайхан авьяас бэлэг энэ сайхан мэдрэмжүүд байдаг байхгүй. Тэгээд яг хоо энийг л ашиглах ёстой гэж боддог. Зарим нэг хүмүүс бас дутуу ашигладаг Тэгээ ер нь бүгд л мундаг шүү дээ. Бүгд сайхан дуулна, шүлэг бичнэ. Одоо би гэдэх юм бол байхгүй шүү дээ. Тухайн үед одоо тэгээд тэр цаг үед илрүүлэх нь л чухал болчихсон юм тийм. Баачка ах ч юм бас л одоо тэр 17 8 16 таа чинь янаг цэцгээ л одоо. Тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй яах. Тэр хитүүнүүд бас л 10 үдтэй 17 8 таа зохиож ирсэн. Тийм одоо тийм миний л мэдэх инх манлаа ах чинь тэр амьдрал дууг чинь 18 настай да тий. 18 гэлөө 20 гэлөө. Би тэгэж саяхан сонсч байсан. Тэгэр ч одоо хүний амьдрал тэр мондөг. Эний чинь бүр баг 30 40 баг 50-дүүд л ингээл зохиогоол эгэлж ирэн болоо штэ хүний амьдрал. Тэгч дөнгөж 18 20. Тийм багада их одоо манай энэ хамтлагийн сүүлчийн хичээлийн дараа хайчгаа гээд. Энэ бол бас л хийт дуу штэ. Одоо өөрөө орцсон байна. Жинхэнэ хоёул одоос яг хөдөө аж ахуйг сургууль яаж яваар явж байна. Оюутан цаг жинхэнэ амьдрал руу хөдөвдөг нас шүү дээ тий. Нөгөө талаасаа бас нөгөө нэг 10 жилээсээ бас ингээ оюутан болж байгаа. Тэгэхээр яг тэр одоо хавар болгоно жинхэнэ дуулагддаг ганц хийд дуу шүү. Энэ дууг одоо аяыг манай хурд хамтлагийн гитарч чинь Отгонбаяр ах маань зохиож байсан. Энэ хэдэн настай гэж 15 байна уу 16 таа аяын зохиожсон. Тэгээд байжгаад сүүлд нь 2021 онд гүрээ ах шүлгийг бичээд бооя ах хоёр нийлж шүлгийг бичээд шинэ үе. Тэгээ шинэ үеийн сүүлчийн хичээлийн дээр хайчгаа гэдэг энэ жүжиг болж гарч ирсэн байхгүй. Тэгээд тэр жүжигийн дууг би дуулж одоо энэ дуу чинь тэгэл одоо энэ цаг үед хүртэл манлайлал төгсөлтийн үеэр хийт биш тэрээс. 15 6-д одоо утгаах аялгау тэр аялгауг одоо хийцэн байсан гэсэн үг. Тийм тэр ч одоо 8 дугаар ангийн хөдөө оюутны нөгөө дадлын ажил гэж явдсан шүү дээ. Ногоо могоон дээр гардаг. Тэр үед л одоо бооя ахта цуг хийжсэн гэж ярьдаг байхгүй. Өөрөө хийжсэн тэр үед бооя ах гэрчилдэг байхгүй. Тэгээ сүүлд тэгсэн байгаа. Тэр хоёр уулзаад тэр жүжиг тавигдах га сүүлчийн хичээлийн дараа хайж байгаа гэдэг. Аагийн чиний нөгөө нэг бүр хөдөө нөгөө тийм хийжсэн тэр би яг тэр ингээд толгоонд байгаад тэрийг гаргаад ир гэж жагаад ухаж гаргаж ирсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр ой санамжнаас нь тэр аялгауг гаргаж ирж байгаа. Тэгээд тэр чи одоо хүртэл ингээд мундаг бүтээл болсон явж байгаа байхгүй. Тэр авьяастай хүмүүс яг вэ энэ чи бүр ингээд төрчдөг юм байна. Тий цаанаас. Хоёул сая бас залуу нас гэж дууныхаа талаар ярьж илээ. Таны хувьд бол одоо залуу нас хідээс юу хідэн нас нь яг ингээл залуу нас хід мэдрэгддэг юм шиг санагдсан байна. Үгүй одоо тэгэл нөгөө хинч тэглээд нэг хийт болол үгээр шунхлуу улаан залуу нас юу гэлээ. 20 болдгоо 20 нас гэж үгнүүд энэ мундаг залуу насын тухай үгнүүд байдаг шүү дээ. Тэгээд яг мэдэрдэг юм билээ. Үнэхээр тий. Ерөөсөө гал шуурган дундуур л явдаг юм билээ. Тэгээд хүн ер нь залуу хүн бол нэг 40 хүрж иж би одоо юу болчихвол гэж эргэж хардаг. Тэр залуу нас гэдэг бол ерөөсөө яг л гал дундуур л явдаг юм билээ. Тэр галыг хэрхэн тааруулах уу те? Хит их өрдөж болохгүй галыг те? Унтрааж болохгүй. Тэр галыг гал алдахгүй яг сайхан ингээд дунджийн бариад тэгж явна гэдэг бол залуу насны хамгийн утга учир. Тий. Яг заримдаа галаа ихтүүлэн те? Том төвдөг болгоно, заримдаа цогшуулна. Надад байна. Янз янзын үйл явдлууд байна шүү дээ. Энд чинь залуу насны алдаатай, оноотой юмнууд ч байгаа. Тэгэхээр ерөөсөө яг зүгээр залуучууд бол одоо
тэр галыг яг дундчийн температурын тий. Одоо нэг дундаж температур хэд байдгийг 50 дээр байдгийг бол тэр 50-ийн тааруулаад тунгийн тааруулаад галаа хасаагаад явах юм бол залуунаас үнэхэрийн лаг сак марш дурсамжтай үр бүтээлтэй өнгөрөх боломжтой. Тэр галыг сайн хасааж чадах юм бол өтлөх наснда тэр гал хэзээ ч унтрахгүй. Яг залуу насны тэр гал өтлөх наснда цогл явж байдаг байхгүй. Тийм л юм байлээ ер нь. Ажиглаад хараад байгаа. Чон хамтлагч чинь 2022 онд ахаа. 22 онд 20 жил байгаас нь. Тий. 2022 онд 11 сард 20 жилийн байгаа тэмдэглээд. Тэгээ яг юу л да ер нь бол хамтлаг бол 99 онд байгуулагдсан. Үндсэндээ. Тэгээд анх концерт тавьсан тэгээ он жилүүдээс үйл одоо ингээ идэвхтэй явсан үйл юунасаа тийм тоол он цаг тоолсоос тэгэж 22 онд гэж үзээд тэгээ 2022 онд хийж байгаа болохоос 1999 онд тоглол тэр үед ч одоо тэгэл тэр үед ер нь хөгжим техник бэлтгэлийн байр энэ төр хэр ийсэн юм одоо энэ за бөмбөрт бол одоо байдаг энэ сахилгаан гитар соёл гитарын энэ төр олдож энэ төр хэр ийсэн бэ? Ер нь бол яг л орж ирж байсан үе. Яг л оригинал юмнууд. Одоо дэлхийн хэмжээний ер нь үнтэй зүгээр ингээл ажиллаж байгаа ингээ хүмүүс ингээл авахд бол бас хэцүү шүү дээ. Хэцүү. Гэхдээ тухайн үед манай одоо 2000 оны үед чинь 90 оноос 2000 он хүртэл бол одоо манай энэ дээд үеийн ах эгч нарын хүч хөдөлмөр одоо нэр үнэхээр үнэлж баруушгүй шүү. Манай энэ залуучууд аягуулсан ойлгож явах хэрэгтэй. Нэг л ийм бэлэм одоо ингээд байсан юм шиг дэлгүүр дүүрэн байсан юм шиг л ийм боддог байхгүй юу манай хүүхдүүд ч юм уу энэ орчин үеийн залуучууд үгүй тийм биш байсан шүү дээ. Ганц давс 92 3 онд чинь дэлгүүрийн лангуун дээр ганцхан давс зардаг байсан. Тий ганцхан давс л байдаг байсан. Барааны савн тэр хоёроос өөр юм байгаагүй шүү. Үнэн. Юу үнэн энэ үнэн. За тэгээд энэ олон одоо урлаг соёлын те рок попын ах эгч нар YS-тэй 8-ачд эдрийн гавьяагаар одоо маш олон юунууд хөгжмнүүд орж ирсэн гадуу тий. Тэгэл эдгэр чи ярьдаг байсан шүү дээ. Бид нар яагаад тоглож болдгоо гэж. Бид нар яагаад гадны юм том хамтлаг дуучдын гитараар тоглож болдгоо гэж. Бөмбөрийг яагаад оруулж ирж вэ? Ер нь тэгээд энэ үеийн бас энэ одоо энэ компани захирлууд урлагт хайртай. Энэ хүмүүсийн ач гавьяагаар маш 2000 он гэдэг чи ерөөсөө маш их хэмжээний оригинал гитар тий бөмбөр тоног төхөөрөмжүүд ер нь ороод ирсэн байсан шүү. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдсус. Бодисын солилцоогоо тогтвортой байлгах хамгийн энгийн арга бол өдөр тутамдаа электролит усыг хэрэглэн шингэнээ нөхөж дархлаа цусны эргэлтэд дэмжих юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. За хоёул дараагийн дугаа явах. Дараагийн нэг тас хавар болж байна. Зүрх цэцэг дуу маань 2006 онд бичлэг нь хийгдээ гарч ирсэн. Үгийг сугармаа яруу найрагч өсгөө. Тэгээд аяыг бол алдарт ишхүү ах маань бичсэн. Зохиолсон. За тэгээд нэг өдөр байжсэн ишхүү ах маань ах нь чамд нэг гоё уянгийн тийм гонигийн юм шиг мөртлөө тийм хайрын дуу хийчлээ. Чинийг сонсох уу гэл. Тэгээд тань зөрөл хийж байгаа юм. Тий. За тэгээд тухайн үед хурдын буцааш нэхгүй хайр аавда би хайртай. Нөгөө лаг хит дуунууд чинь гарцсан ишхүү ахын аянууд шүү дээ. Өө тийм үү. Тэгэлгүй яах вэ?
Энэ өвөр ангаагаас гаралтай ишгүй ах жинхэнэ одоо нэрэ одоо оюун бидэг тий. Өө сайхан жинхэнэ сайхан Монгол аав ээж үнэхээр бас л хийдөө тий. Тэр дүүнүүдийг зохиосон маань. Ишгүй ах маань сайхан Монгол иргэн байсан л да. Тэгээд одоо хөргө бурхны оронд байгаа. Тэгээд ишгүй ах маань нэг өдөр харин залгаад за чи сонсоод баг гэдэг. Тэгээд сонссон чи нэх гоё тийм аюулгүй тий. Тэгээ хөрхи өөрөө ингээд төгөлдөр хоорондоо кассетээр тоглоод ингээд өөрөө дуулаад бас дуучин байсан шүү дээ. Дуулдаг байсан. Сонссон амар гоё тийм аюулгүйтэй дуу байсан байхгүй. Сүнслэг. Тэгээд тгий дуулаа яхаа гэсэн. За чи тэгвэл найруулга өөрөө хийгээд дуулаарай. Тгий тэгээд. Тэгээд ерөөсө 3 хоногийн дараа дуугаа аваад өөрөө би сурж байгаа 3 хоногийн дараа одоо энэ филармоны хөгжимчин байсан Мөнх Эрдэнэ гэдэг клавиш төгөлдөр хуурчин. Мөнх Эрдэнэ ах маань студийн байранд ороод ирэхгүй юу? Манайхтай тухайн үед клавиш төгөлдөр хуур тоглодог байсан. Манай чанамттай. Тэгээд за мөгийн ахаа энд нэг юм доо ороод ирлээ. Уянга хоёул газ суугаад бичээд газ бичлэндээ орё гэсэн чинь. Тгий. За яах юм гэдэг чинь. За тэгээ суулаа. За шууд хийчихээ. Ерөөсөө энэ дууны найруулга, хөгжмийн найруулга бүх юм 30 минутанд болсон. За яах юм гээд би ч нэг өөрөө юугаа хийдэг юм чи. За та яг миний аясныг дагаад аялаарай. За тэгээд одоо нэг ерөөсөө 30 минутын дотор газ хөгжмийн найруулаад тэгээд маргааш нь бичлэгэнд ороод 3 хоногийн дараа зүрх цэцэг дуу бий болсон. Хоолоогоо бичээд. Тэгээд тухайн цаг үед манай одоо энэ ТV Коктелийн Цомоо Өсгөө Аюуш Энквер дөрөв жинхэнэ бас юм хийсэн байх шүү дээ. Тэр ид байсан үе. Тэр дөрөв маань би дөрөв юу ачи. Цомоо найруулаад. Ерөнхий продюсераар нь Цомоо ажиллаад. Тэгээ нэг клип хийсэн. Тэгээд хүмүүст их хүрсэн л дээ. Тэгээд одоо хүртэл бас зөрөг цэцэг дууг ер нь тэр түмний хайртай үнэхээр зүрх сэтгэлд нь хүрч чадсан тийм мундаг дуу болж чадсан. Тэгээд бас гоё үнэхээр гоё. Агуу уран бүтээлчийн бүтээлийг дуулна гэдэг бол миний хувьд бас том хувь тавилан ишгүй ахын дууг дуулна гэдэг бол зүрх цэцэг гэдэг чинь яг ингээд зүрлүүлээд хэлсэн юм уу тийм цэцэг байд юм уу? Зүрх цэцэг байлгүй яг уу. Зүрх цэцэг гэдэг чи одоо яг уу энэ пивний амт оруулдаг. Пивэнд ганц одоо энэ пив гэдэг амтыг оруулдаг юм гайхамшигтай цэцэг байдаг юм билэ. Энэ цэцэгтэй зөөрлөж бичсэн тэр хайр сэтгэлийг. Энэ үг бол үнэхээр хүнд мөртлөө гайхамшигтай. Тийм би бас ингээд саяхан өчтөр өрждөрхөн иргэд YouTube хуудас руу ороод хүмүүсийн бас сэтгэлүүдийг харлаа. Тэгсэн тэгэл хүмүүс бас ингээд айгүй гой нөгөө юу яадаг болчих хүмүүс. Би одоо ингээд 25 он сонсч шүү гэж бас ингээд тавиад байгаа байхгүй тий. Одоо эн чинь ингээд олон жилийн өмнө 10 жилийн өмнө 2006 онд л байхаа. Тийм 2006 онд тэгэхээр 19 жилийн өмнө болж байгаа тий. Тэгэхээр 19 жилийн өмнө байжсэн дуулагдсан тавьсан байсан дууг 25 он сонсч шүү 24 он сонсч шүү гэдэг ингээд тавьцаа. Тэр комментууд амар штэ. Тэнгүүтээ гэхдээ хүмүүсийн бас нэг ийм сэтгэл байхаа. Ер нь тэнгэрд байгаа ингээд чамаагаа их өвгөлөх юм аа. Чамаагаа ер нь мартаж чадахгүй байна гэсэн хүмүүс бас их байш. Энэ дug сонсохоор л чамаагаа бодож байна. Маш их дурсамж сэргэж байна гэсэн тийм санаж байна тий. Санаж байна. Үнэхээр мартаж чадахгүй шүү гэдэг. Хаяа коммент руу норж тий. Бас зүрх хэмтэрмээр үнэхээр тийм өста зарим комментийг уншаад хайр хүрээд мэлмэрмээр бүр тийм гой хүмүүс бичих юм аа. Тэгэл энэ хүмүүс ч айгүй их тийм дуртай хайртай дууныхаа доор коммент их үлдээдэг юм байна. Тэгэл эн чи яг зүгээр ямар эрт буцавда нөмөрт минь бараадах мэт яасан эрт буц нүдэн дээр минь үнсээд гонигтэй нэмсгэлсээр нулимстай хайранд минь хорогцсоор буцсан даа гэд. Тэгээ энэ яг зүгээр заавал тэнгэрийн оронд байгаа биш. Ер нь ингээд те төрхөн зуур орж ирээд эргээд холдоод явцсан. Энэ хайр сэтгэлийг тий ийм хүмүүс маш их байдаг байхгүй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors.
нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдэс ус. Бодисын солилцоогоо тогтвортой байлгах хамгийн энгийн арга бол өдөр тутамдаа электролит усыг хэрэглэн шингэнээ нөхөж дархлаа цусны эргэлтэд дэмжих юм. Ирэх газараа ирж байна. Өөр одоо шон хамтлаг маань одоо бас ойрын үед хийх уран бүтээл энэ оны төлөвлөгөө бас юу байгаа вэ? Шинэ уран бүтээл. Ерөнхийдөө ойрын уран бүтээл гэх юм бол бид нар одоо Чингис хаан хамтлагийн тэгээ ардын жүжигчин Жаргал ахтай 60 жил гэдэг нэг дуу хийсэн байгаа. Тун удахгүй клипийн цацагдана. Тэгээ энэ 60 жилийн дараа энэ их гоё дуу, хайрын тухай, ханийн гэр бүлийн тухай дуу байгаа. Тэгээд ерөнхийдөө Чингис хааны жагаахтай дуулна гэдэг бол бас мөрөөдөл байсан. Миний хувьд хар багаасаа нясгаасаа маш олон мундаг хит дуунуудыг сонсож тий өссөн шүү дээ. Тэгээд жагаахтайгаа нэг сайхан дуу хамтарч дууллаа. Тэгээд энэ дуу маань тун удахгүй гарна. Ерөнхийдөө төлөвлөгөө гэх юм бол бидний 2027 онд 25 жилийн 2 жилийн төлөвлөсөн байгаа. 2 жилийн дараа. Тэгээ энэ дээрээ ачаал бүгд тавьж байна. Олон уран бүтээлчтэй хамтарч дуулах, тий уран бүтээл хийх сонирхол байгаа. Тэгээ олон сайхан клип хийх, юу гаргах, дуунууд гаргах, шин дуунууд. Тэгээ хуучны одоо уран бүтээлүүдэд орчин одоо энэ цаг үеийн залуучуудад бас зориулж сэргээж тийм дуулах тий. Одоо энэ цаг үеийн залуучууд чинь манай хамтлагийг бол одоо 20 жилийн өмнөх хэмээг тэр өрчлөн мэдэхгүй шүү дээ. Зарим нь бол анзаарахгүй яваад байгаа. Чоноо гэдэг хамтлаг байгаад байгаа гэдэг. Тэгээ энэ хамтлаг яг ямар хамтлаг вэ? Яг ямар үе цаг үед гарч ирж юу тоглож ийсэн те? Тэрийг одоо энэ цаг үед авчирч харуулах тийм сонирхол байна. Төлөвлөгөө байна. Пянз маань ер нь энэ зунда багтаад гарчих واخ. Хэдэн дуутай бензо? Best of Chon Pyanz за 20 юм уу да. 2 дабл Pyanz гарах сонирхол байна. Бэлтгэл ажилдаа орцсон яваад байна. Тэгээд ер нь бодсон юмнууд байна. Одоо яг 2025 онд одоо энэ амьд хөгжмийн хамтлагууд, шинэ хамтлагууд хэр их гарч ах шиг байна. Тэгээд ерөнхийдөө амьд хөгжмийн өсөлт хөгжилт ер нь ямар байна гэж та бодож байна? Тонд ажигуул гэж бодож байгаа шүү дээ. Нэгдүгээрт тоног төхөөрөмж маш сайжирсан байна. Бид нар одоо дэлхийн хэмжээний юм хэрэглэж шүү дээ. Одооны хүүхдүүд бол бүх юм бэлэн байна. Нээлттэй байна. Дэлхий рүү гарах бүрэн боломж байна. Хаалга нь онгоцсон байна. Энэ цаг үеийг л ашиглах хэрэгтэй. Энэ боломжийг л ашиглах хэрэгтэй. Тэгэхдээ сул талууд байна. Энэ боломжийг ашиглаж чадахгүй байна. Залуучууд тий ашиглаж байгаа нэг нь байгаа боловч нэг л хоёр хүн ашиглаад байгаа юм шиг санагдаад байгаа боловч 20 хүн ашиглах хэрэгтэй байхгүй. Монгол тэр чигээрээ энэ том зах зээл рүү орж өрсөлдөх хэрэгтэй байхгүй юу? Сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Оюуны бүтээлийг маш сайн хийх хэрэгтэй. Хамтлаг дуучид. Cover дуулаад ээж болохгүй. Cover дуулаад ээж яг вэ? Cover бол түрхэн цаг хугацааны юм байхгүй юу? Тийм төр зүрийн цаг хугацааны юм. Өөрөө үлдэхийн тулд, өөрөө оршин тогтнохын тулд, өөрөө хаан байхын тулд тий одоо урлагт штэ. Заавал оюуны уран бүтээл, өөрсдийн уран бүтээлийг хийх ёстой. Сэтгэл зүрх, бодлыг жилээж тий тэгж чадах юм бол за тэгээд ер нь бол үлдэнэ. Cover дуулаад байвал үлдэхгүй. Үлдэхгүй эс үлдэхгүй гэдэг хоёр сонголт шүү дээ. Урлаг дотор. Тэгэхээр cover дуулж болохгүй. Хүний юмнаас хомсолж болохгүй. Хүний оюуны бүтээлээс хомсолж болохгүй. Мундаг залуучууд байх шиг байна уу? Хамтлаг дуучид. Буруу зүйлээс татгалзаад тууштай байж чадвал тий. Тэгэл амжилтанд хүрэх байлгүй. Ер нь манай хамтлагийн чон хамтлагийн хувьд бол залуу уран бүтээлчд янз янзын ер нь их дэмжих сонирхолтой шүү дээ. Тэгээ хамтарч ажиллах сонирхолтой. Залуу үеэл бид нар дэмжиж тий өөрсдөө бас хүндлүүлнэ шүү дээ ер нь бол. Залуу үеэл хүндэлж. Тэгэл одоо юу яах хэрэгтэй. Маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Бэлэн хоол идэж болохгүй. Хоолыг аягүй гоё ихнээс нь ногоогоо хэрчээ тий. Урлайлдээд тийм бэлдээд
бүгдийг гараараа те бэлэн бүтээгдэхүүн аваад байхгүйгээр гэж. Би бас дахиад нэг хувийн юм уу хувьсгалын чанартаас нэзлээ асуумаар. Одоо бид нар яг нөгөө YouTube дээр болохоор ингээд чон хамтлагийн дууг чам таалагдахын тулд анх удаа би гэлээ те чам таалагдахын тулд гэдэг дууг шууд чон хамтлагийн ингээд тоглосон аранжрок хөгжмийн найруулгаар наваад дуулчвал копирайт гэдэг ингээд юу бол зааж байгаа юм те. А тэгэнгүүт зүгээр би өөрөө гитартайгаа ч юм уу ингээд амдаар ингээд те таны дууг одоо ингээд дуулахаар бол тэр копирайт бол заахгүй байгаа. Яг бол таны найруулгаар биш. YouTube дээр тийг заагдаг учраас. А ер нь cover гээд одоо хүүхдүүд одоо ингээд яг панограмгүйгээр ингээд яг амт хөгжимтэйгээр ч юм уу гитартай дан пианотойгоор ерөнхийдөө тэгж дуулж болох юм болов уу? Болно шүү дээ. Болох уу? Тийм ер нь яг гэхдээ тухайн хамтлаг дуучдаасаа зөвшөөрлийг авчих хэрэгтэй. Тохирч хэрэгтэй шүү дээ. Гэхдээ энэ ч одоо тэгэл юу хүн байх вэ? Монголчууд ч нэг тийм айхтар хатуурхаад идэг хүмүүс биш шүү дээ. Тэгэл ахаа хичээгээл тэгэл аваад дуулахад юу болдгоо юм бэ тийм ээ. Cover дуулж болно шүү дээ. Cover-ыг яг би түрүүний хэлдэг cover дуулж болохгүй, cover-ыг үргэлж дандаа дуулж болохгүй байхгүй юу? Болохгүй гэдэг шалтгаан. Тийм хэлсэн шүү дээ. Үргэлж дандаа cover-доо байвал болохгүй. Cover-ыг бол дуулж болно. Би ч cover дуулж болно шүү дээ. Тийм хамаагүй. Тэгээд ер нь бол яг тийм хамтлаг дуучид байдаг шүү дээ. Бидрээс ч гэсэн дууг чинь дуулъя тэгдэг ахын дөө тэгээ ингэдэг гэдэг. Фонограма өгчих гэл зарим дүүнер тэгдгийн. Үгүй ээ фонограм бол чи өөрөө фонограма хийгээд дуул гэдэг. За тэг хоёул ирэх газараа ирсэн байна. Тэг ахтаа сайхан бас 2000-аад оны анх хийж исэн 15 6 7-д одоо хийжсэн тэр сайхан уран бүтээлүүд энэ талаар сонссон. Сайхан байна. Тэгээд бас гоё бэлэг өгсөн бас баярлалаа. Би бас нэр ахтаа бэлэг өгөх шүү дээ. За миний бэлэг болохоор ахаа энэ манай хамтран ажиллагч энэ Мая усны одоо төрөл бүрээс нөгөө Маягийн гарын бэлэг танд өгч байна. Баярлалаа. Маягийнхандаа баярлалаа. Танаа нэвтрүүлэх баярлалаа. Тэгээд ер нь бол ойрдоо ер нь айхтар нэвтрүүлэг гэдрээр ороогүй байгаа. Тийм ороогүй ер нь орохгүй байгаад байгаа тийм үү. Тэгээд энэ болохоор манай энэ одоо энэ хоёулын төрөний яриад ирсэн бас энэ 100% захилгын машины бас оруулж ирдэг энэ Team Motors гэдэг манай хамтран ажиллаж байгуулсан бас gift voucher байгаа. Тэгээд энэ дээр болохоор шинэ автомашин авбал та бас багтхан бас энэ эко зүйл дуртай эко машин сонирхоод байгаа гэсэн шүү дээ. Тэгвэл шинэ машин авбал 5% хямдралтайгаар тэгээ автомашины бүтэн онцлогоо автомашины бас бүтэн угаалга эрхийг танд бэлгэлж байгаамаа. Автоонцлогоо угаалга хоёр нь болохоор 32 дээр идэв. 32 дугаар тойргийн яг баруун урд талд байгаа. Харин та шинэ машин сонирхыг гэвэл Horse Motors гэдэг. Тэрний хоёр тохирт байрлаж байгаа. За баярлалаа та бүхэндээ. За баярлалаа хаа. Тэгээд урлагийн өндөр амжилт хүсье. За баярлалаа та бүхэнд бас урлагийн өндөр амжилт хүсье. Эрүүл энхийг бас хүсье. Хамгийн гол нь миний Монгол их орон мандан бадрах болтугай. Хэдүүлээ хичээх хэвээр. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдэнэс ус. Бодисын солилцоогоо тогтвортой байлгах хамгийн энгийн арга бол өдөр тутамдаа электролит усыг хэрэглэн шингэнээ нөхөж дархлаа цусны эргэлтэд дэмжих юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. За үзэгчдээ бүгдээрээ 1999 онд байгуулагдаж одоо 20 гаруй жил бас уран бүтээлээ төрөж байгаа Чон хамтлагийнхаа ахлагч бас Дэрмэ ахтай уулзлаа. Сайхан уран бүтээлүүдийн талаар ярьлаа. Тэгээд 16 7-той ахтаа л анхны дуунуудаа зохиож исэн. 20 эдгээр настай ахтаа л залуу нас гэрч сайхан уран бүтээлээ бас зохиож исэн юм байна. Энэ мэтлэн бас MM Car Show нь нэвтрүүлгээрээ бас үзэгчдээ уран бүтээлчдийнхаа уран бүтээлийн онцлон за тэдний бас үүх түүхээс нь бас ярих дуртай байдаг үзэгчдээ бас энэ мэдээллүүдийг бас хүргэхэд бас сайхан байдгаа. Тэгээд өнөөдөр
өнөөдөр бол ийм сайхан бэлгийг өгсөн Чон хамтлагийн ахлагч Дэрмэ ахта баярлалаа. Чон хамтлагийнхандаа урлагийн өндрөөс өндөр томоос том амжилтыг хүсье. Тэгээд өнөөдөр MM Car Show-тай маань Maya Zebros маань хамтран ажиллаж байгаа. Maya Zebros бол коллагенер баялаг, эрцээр баялаг гэд олон амин дэмүүнээр баялаг ус байгаа учраас та нар маань бас ууж хөвшээрээ хүний биед хэрэгтэй маш их амин дэмүүд агуулгдсан ус байгаа шүү. За мөн бас хамтран ажиллах Team Motors-тай баярлалаа. Өнөөдөр Team Motors-ийн Geely брендийн Livan RL9 гэж 100% захилгаан эко машиныг үнцээ явж байна. Тэгээд эко гэдэг та нар маань мэдж байгаа. Яагаад гэвэл байгаль дээлтэй. За тэгээд хувь хүн бидний хувьд бол унахад амьдрал хэрэглэхэд бол санхүү мөнгөнд хэмнэлттэй юм машин байгаа. Тэгээд энэ машины талаар болон өөр бас чанартай хэн машиныг та нар маань сонирхож байвал Team Motors гэсэн пэйж хуудаснаас бас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. MM Car Shop-тай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ирэх 5 гарагийн 20 цаг 30 минутаас уулзцаа баяртай үзэгчтэй.